За хэдүүлээ нэг ийм машиныг жоохон сонирхцгаах уу? Та нар сонирхно уу? За энэ Toyota Prius байна. За Prius-ийн 61 гэнэ. 60 серийн байна л да. 2023 онд үйлдвэрлэсэн. За Японоос авчирсан машин байна. Энийг худалдаалгах гэж байгаа. За нөгөө PHEV тийм ээ. Энэ хой талдаа байсан бичиг нь. Энэ яг хөө плагин тэгээд хабрид машин л одоо бидний сайн мэддэг Prius-нээс одоо нэг өшөө нэг илүү юм юу гэх нэг гаднаас 220 вольтыг залгаж болно. Тэгээд батарейгаа цэнгэлж болно л гэсэн үг. Яг хөө Prius-ыг хэдүүлээ одоо Prius чинь баг манай монголчуудын бидний баг өдөр тутмын хэрэглээ гэдэг шиг л хөрхий баг тийм үгэнд баг зогцохуучл техник болсон шүү дээ. Анх Prius 10-ыг орж ирж яхад бид нар мөн өстө гайхаад яана пүүпа энэ өстө бүтэхгүй л гэдээсэн. Тэгэл сурсан, унсан, эдэлсэн одоо ер нь баг айл болгонд нэг Prius байдаг бохоо. Тэг яг энэ сонирхуулж хэлэх нэ Prius-ыг бол 1997 онд анх нөгөө Prius юу чинь гарсан юм байна. 10 гарсан юм байна. 97 онд гараад за тэгээд энэ бол бүр 20 дугаар зууны машин байгаа байхгүй 100 дамжсан машин байгаад байгаа байхгүй юу. Prius 10 20 дугаар зуунд гараад тэгээд дараагийн generation нь Prius 2002 онд 21 дугаар зуунд гарсан юм байна. За ингээд 10 20 30 гэ. За 30 дотроо бол харин би нэг харлаа да сонирхож 30 дотроо бол харин задраад нөгөө Prius V, Prius C гэж байна. Тэр нь юуг нь хэлж ийн гэхээр нөгөө юу юм байна. Манайхны ярьдаг Prius 40 41 гэдэг. Нөгөө бас нөгөө C гэдэг нь нөгөө Aqua юм байна. За энийг бол энэ Prius 30 буюу 3 дугаар үедээ авч үздэг юм байна. 10 20 30 тийм ээ 3 дугаар үе. За тэгээд 40-ыг байхгүй болгож байгаа 50 гэж гарсан юм байна. За тэгээд 50 гэдэг нь 4-р generation. За 50-ийн араас энэ 60 гэдэг нь ингээд гарсан юм байна л да. За тэгэхээр энэ бол Prius машины 5 дугаар үеийн одоо загвар юм байна. Энэ бол ерөөсөө анх гарч байхдаа бол бас л нэлээд шуугуулж ирсэн юм байна. Ер нь 24 оны байсан баха. 24 оны дэлхийн одоо нөгөө гой загварлаг машин гэдэг тийм шагналыг хүртэл авчил байсан байна. За би нэг 2 хоног унлаа. Үнэхээр гоё юм уу? Хүмүүс ч бас манайх нэг өөрсдөө бас сайн таньдаг юм байна энийг чинь ер нь. Prius юу нэг бүр наач цонхоо оголоо тогсон чи наач нэг орчин үеийн Prius нь байна шүү дээ. Арталын бичгийг уншаал таньдаг юм байна л да. Ингээд байна л да. Тэгээд загвар бол гоё. Надад загвар бол энэ үнэхээр таалагдчихна. Хой талын энэ нэг өрөм сүйтэл энэ гэрэл бол үнэхээр гоё юм тий. Гэрэл гоё байна. Тэгээд урт талын гэрэл загвар ч гэсэн урт талаас нь жоохон Prius-тэй харагдана. Хой талаас нь надад Porsche Cayenne хуу стилтэй ингээд болоод байна л да. 10 20 загварууд бүгд өөр нэг ийм орон зайтай тий манай монголчууд хэрэглэсэн. 10 бол одоо 10 11-д бол анх одоо Prius цахилгаан машин гэдгийг ингэж сонирхуулж ирж исэн бол Prius 20-ыг бол манайх их өргө хэрэглэсэн. Ялангуяа энэ дотроо энэ загварууд дотроо Prius 20 нь илүү их сайн одоо минийхээ юу гэдэг нэг оффроуд юм уу жоохон хүнд хэцүү замд илүү тохиромжтой юм шиг байлаа шүү дээ тий дуу ордгоо гэдэг. За 30 бол тэр арай нэг өөр байдаг. За 50 загвар надад таалагддаг юм. Тэр хой талын нэг босоо гэрлүүд энэ тэрийг бол их гоё хийсэн. Prius 50-ыг харуул би нэг жоохон юу гэх классик машин руу классик загвар руу төстэй юм уу гэж хараад байдаг. Зүгээр яг энэ 60 серийг харуул энэ бол надад арай нэг өөр төрлөө. Энэ бол одоо тийм нэг юу гэмээр юм дээ тий. Энэ спорт талдаа л гэж би хэлмээр санагдаад байна. Жохон спорт талын ийм машин байна. Суперкар гэдэг шиг тий. Тэр англи руу энэ хэлбэр загвар бол ер нь орчмоор юм шиг, андуурчмаар юм шиг юм байна. Тэгээд за мэдээж нөгөө доторх гүүпер доторх гүүпер гэнэ юу доторх кабин доторх тоног хэрэгсэл инээ тэрэ бол ер нь бүгд хангалттай юм байна. За энэ машин бол 23 оных. Энэ 23 оны машин байна. Тэгээд ерөөсөө 10,000 7-8,000 км үүсэн юм сайхан шин тэрэг байна. Тэгээд ерөөсөө бүр янзын одоо юу гэдгийг нөгөө урагшаага дагах систем байна. За мэдээж нөгөө cruise control байна. Тэгээд автомат жолоодлого байна. Бас илүү тодруулж хэлэх зүйл гэвэл энэ урт талын техник рүү болгоомжтой талд аюулгүй талаас нь ханддаг юм байна. Араас нь жоохон тулаа зогсоо сигнал өгч байна. Зогссон байж байгаа төгсрөл дунд шүү дээ бид нар нэг зовлон. Төгсрөл дунд
зогссон байж хөгжил хөдлөх юм бол уртлын машин чинь хөдөлчлөө гэж сигнал өгч байна. За ингээд шулуун давхиж байгаа уртлын машин юм тоором ингээд гიშгэх юм бол энэ зүгээр шууд энэ дөрвөлж юм улаан сигнал өгөө зүгээр бас сигнал өгдөг юм байна. Урд машины хүчинд одоо явж байгаа хэмжээш нь өөрчлөгдөх юм бол ингээд сигнал өгдөг юм байна. Ер нь янз бүрээр ингээд өгч байна. Ер нь тэр аюулгүй байдал талдаа бол ер нь онцгой юм байна. Өчтөр хойшоогоо бүр толиндоо хараад машин байхгүй байсан нэг зогсоолрол ухраад байснаар гинт түггээл ингээд зуурах шиг болох юм сандарлаа. Юу мөрөгчөөд толинарахаар хоос тэгээ бууга очихоор хоос тэгсэн чинь нөгөө хашлах энэ төр мэдрээд тэгингээ өөр автоматд хоорондчдаг юм байна бүр тийм байна. За энэ надад их гоё таалагдаж байна. Энэ маш энгийн өдөр тутамд хэрэгэлдэг нөгөө энэ дээш нь доош мод те дээш нь доош нь хөл гаруу гар хөлөө гэдэг тохируулдаг энэ их энгийн коноп байна. Энэ сэнс нь ингээд дээшлүүлээ доошлуулдаг их баган таарчих юм. Энэ температурыг хараа бас дээшээ доошоо ингээд нэг товчлуураар ингээд олон юм удирдах чинь. Тэгээ өдөр тутмын хэрэглээг энэ талд нь ингээ голлоод томоор өгсөн байна. За хажуу талын нөгөө жижиг сажиг бол яг вэ энэ сандал халн хөрн авто гэд байна. Ингээд жижиг сажиг конопын хоёр тал руу хийцсэн байна. За энэ дэлгэц бол үнэхээр гоё өнөө. Энэ доторх зүйл бол би ухсангүй. Энэ бол ойлгомжтой байлгүй дээ. Дэлгэц тэр урт талын дэлгэц надад харахад их хайтайхан ингээд их ойлгомжтой. Одоо энэ тэр цэнхэрний батарей байна те. Батарейг бид нэр гэртээ цэнгэлэх юм бол одоо энэ хэсэг нь дүүрэх юм байна. Эсвэл яг мотороор нь өөрөө нь бас цэнгэлж болно л доо. Энэ дээдлэх энэ charge хэсэг байна. Энэ eco гэж сая ингээд дахиж үзлээ. Eco руугаа цэнхрээр байт юм. Энэ power гэдэг ингээд байна те. Ингээд байдаг юм байна. За бензин даатчиг энд байх юм байна. Сая бас хойшоогоо туслангийн замдаа явж үзлээ. Энэ гаднах хийцээс аргагүй л дээ. Тийм явдалтай байхаас аргагүй. За хийцэлдээ энэ гадна талын хийц. Тэгээд хараа энэ баг одоо энэ баг нь ингээд баг шулуун байгаад байгаа байхгүй юу? Энэ одоо хэдүүлээ харъя. Энэ ба шүү дээ. Энэ ингээд ерөөсөө энэ жолоочийн шил ингээд тэр урд шилтэйгээ баг одоо ингээд параллел юм биш үү те. Энэ их налуу байна л да. Урд талдаа бол энэ одоо юу гэдэг нэг шулуун хурдтай давхад бол их гоё нэг аэродинамикийг бол үнэхээр зөв хийсэн байна. Юу гэдэг миний санахын пөрөөс нэг жоохон ингээд нэг давхихаар дээшээгээ ингээд нэг тэнцвэр жоохон дээшээгээ болж байгаа шүү мэдрэмж төрдөг шүү дээ. Энэ дээр бол тийм алга зүгээр бэмбэ унж байгаа юм шиг л юм тогтвортой байдал нь тэгж ажиглагдлаа. За гэрэлж идэв юм байна. За өөр чинь би одоо энэ онцгой сонин зүйлс нь юу. За хой талын хаалга бол багажны хаалга бол автомат байна. Энэ нэм коноп байдаг юм байлээ. Цахилгаан юм байна. Гэхдээ энэ машин дээр ч гэсэн хятадын одоо тэр үе олноор үйлдвэрлэж байгаа машинууд дээр ч гэсэн надад нэг бодол байдаг юм одоо бараг захиаж бичмээр ч юм шиг те. Иймэрхүү энэ хаалга онгоох, хаалга төгжигдэх энэ процессуудыг за тэр банкны бензин авах ч бас байж болох юм. Энэ процессуудыг бид ийм механик байдлаар хийх хэрэгтэй баха. Энийг одоо ингээд энд нэг юм коноп дарж онгоож хаагдаг юм л да. Яг нөгөө аюулгүй байдал талаас энэ ч бас жоохон тиймэрхүү шүү дээ. Одоо тэрийг манай хятадууд маань яадаг юм бол ер нь нэг юм ямар ч хэсэн чойж бол нэг жоохон тийм механик тороосоор юм уу механик байх хэрэгтэй юм шүү л гэж би боддгийн шүү дээ одоо. За гэрлийн асаачлал да сонирхгүй энэ хараа. Энэ хой тал бас л гоё хийсэн байгаа шүү. Тэгэл ерөөсөө энэ тэрийг ингээ оржсон тэрийг юм байна. Худалдаалах гэж байгаа юм байна. За би нэг уун сонирхлоо. Тэгээд ингээд та бүхэндээ сурчсан тань уу сонирхвол энэ гэрлийг хараа. Энэ хийц миц бол тий. Бас гоё юм аа. За 10, 10, 11, 20, 40, 41 акваг бол мэднэ. За 50 плюс 50-д нь сууж үзээгүй юм байна. 50-д нь сууж үзээгүй юм байна. Тэгээд энэ 60 сэрийн унж ингэж барьж үзлээ. Үнэхээр гоё байна уу. За энэ одоо дотор талын тэрний юм энэ юм гээд хэлээд яриад тах юм баг илүүц байх л доо тийм ээ. Үнэхээр гоё юм аа. Одоо нэг плюстэй дуртай, плюстэй өнөөхөн хайртай хүн бол энийг сонирхоо. Энэ хамгийн чухал юм нэрээ. Би батарейгаа гэртээ бүтэн цэнгэлсэн байх юм бол 100 км явна гэсэн шүү. Батарейгаараа 100 км явна. За 40 литрийн юу байх юм бэ? 40 литрийн банкны бензин байх юм байна. Тэрүүгээрээ хэд явах юм? Арай 1200 г байгаа нийтдээ. Тэгээд ингэсэн уншаад энэ 102.5 идэх гэсэн шүү нэрээ. Одоо энэ бол тэр бол нэг таата нөхцөлд шүү тийм ээ. Таата нөхцөлд энэ техник бол 100 км-д 2.5 литр бензин зарцуулах юм байна шүү. За тэрийг нэрээ чухал шүү тийм ээ. Тэгээ одоо энэ бензин тос ховор үед бол ер нь колонк орох юм байхгүй. Зүгээр сайхан гэртээ 220-д цэнгэлчээл тэгэл ингээд
дахиад ах нь шүү дээ. За нэг ийм гоё тэрэг байна. Өнгө нь гоё грей гэх тийм ээ. Ийм ямар өнгө гоё байна. Загвар гоё байна. Жон холоос харуул гоё юм шиг байна. За миний бичлэг шүр 10 минут болоод ингээд их урт энэ нэр гоё харагдаж байгаа биз. Хой талын хэсэг надад урд талаас илүү надад хой талын хэсэг их гоё санагдаад байгаа. Хой талын хэсэг тэгээд жоо урд талаас нь харах юм бол юм уу одоо нэг тийм Каяны бүкс шиг л орж ирээд санагдаад байгаа. За шинэ үеийн одоо бидний ингээд 24 онд энэ сонирхож харлаа л да. 24 онд биш 24 онд гарна биш ээ. 26 онд байсан уу? Энэ өөрөө 23 оны машин шүү дээ. 26 онд шинэ загвар нь гарах юм шиг байна лээ. Тэгээ яг өнөөдөрт бол биднэрт бол энэ Брус бол одоо хамгийн сүүлийн загвар нь энэ гэж хэдүүлээ ойлгох нь байна. Хэдүүлээ энийг ингээд сайн сонирхож ингэж танилцж харъя. Одоо мөн Брус маань ийм болсон байх нь байна шүү дээ, тийм ээ. За би тэгээ магадгүй бас ганц нэг зүйлийн буруу зуруу ярьж иж магадгүй бас сонссон харсан хүнд нь таалагдахгүй байж магадгүй. Өчигдөр би нэг Роксыг тэр үнэхээр бензинд явж байгаа тэд очиртой удаад ахаар нь Рокс руу ороод Автоланд руу ороод Роксыг ярьсан. Чи худлаа хятад машин рекламдах гээд худлаа яриад байна л гэн. Энийг бас өчигдөр ингээл тэр машин хайц одоо өнөөдөр очиж өөрийнхөө машиныг авч унана. Худлаа нэг машин рекламдах гээд гадуур бензин байж тэл гэн. Гэхдээ миний авдаг бензин өөр л би нэг яг тухайсан колонкоос нь авдаг 95-ын эсвэл авдаг. Тэр мөрөнд таарсангүй. Би нэг хүн худлаа ярих гээд чи яах юм. Үүний ярьж байгаа одоо батлах гээд чи яах юм. Тэгээд хэрвээ миний бичлэгийг таалагдахгүй байв зүгээр л үзэхгүй л байчихгүй дөө. Тэгээд нэг өөрийгөө зовоож ирээл ингээл бухимдаал хятад машин рекламдаа гэж уурлаа. Бидний хятад машин одоо рекламд нөө ер нь рекламд гойдгоо бидний хятад машин бүр унана. Нэг мэдхэд л одоо энэ Брус шиг хэдүүлээ ундаг болцсон байна. Тийм л юм болно шүү дээ. Энэ дэлхийн хөгжил явж шүү дээ. Хөгжлөөс бид нэр хаашаага зайлах вэ дээ. Ер нь зүгээр хизээ унахын гэдэг нь цаг хугацааны л асуудал баг. Нэг нөхөрлөд надад дуурлаад байлаа шүү. Чи хятад машин рекламдаад байна гэж. За үг болдох шиг боллоо. Тэгээд гоё те 19 тийм дугуйтан байна. 102.5 эдэн өөр гаднаасаа цахилгаан цэник одоо 220 вольт цэник батарейгаа цэниглэн өөрийнхөө бүтэн батарейгаараа 100 км явна. За ингээ бензин тосын бүх юмд дүүргцэн байхад 1200 км рейнжтэй юм байна. За юм байна. 102.5 эдэн. Үнэхээр бага юм байна. Тэр нэг бензинийхэн зүү харагдчихлоо. Тэгээд доошо мошо болж байгаа юм шаалгах сая. Бас хөөрхөн давхиж үзлээ. Хот дотор харин тэг хүний машин унах чинь хэцүү байна. Ёо энэ тэндээс орчих гоод сандраад эн чин дотроо бас өөрөө нөгөө хүний чамийн юм унах хэцүү. Дотроо өөрөө янз бүрийн сигнал өстө өгөөд их юм. Баруун зүүн талаас нь дөхөхөөр сигналдчих. Яг тэрийг унтрааж болно л да. Зүгээр ингээл бас нийлээ сандруухан шиг 2 хоног унлаа шүү, идлээ шүү. Гоё байсан шүү.